Хей, сайн байцгаана уу? Баваа. За энэ удаагийн видеоор та бүхэндээ юуны талаар урах гэж байгаа гэхээр видеого хэрхэн ийм болох талаар орно. Энийг болохоор юу гэдэг вэ гэхээр Cinematic Black Bar гэж ерөөхдөө хүмүүс нэрлэдэг байгаа. Энийг оруулснаар видео маань илүү wide, илүү гоё тийм кинон дээр та бүхэн ерөөхдөө харж ирсэн бах та видеог тань илүү тийм баяжуулж өгдөг байгаа. Тэгэхээр энийг хэрхэн ашигладаг талаар би та бүхэндээ зааж өгье. За програм нээсэн байна. За би энэ удаагийн хичээлд хэрэглэгдэх видеого оруулсан байгаа. За видеого зам руугаа зөөж авчлаа. За мэдээж импортоор оруулж ирэхэд тулд Ctrl I дараад юм оруулах хэрэгтэй байгаа. За тэгэхээр би одоо энэ Cinematic Black Bar-ыг видеоныхон description-доор та бүхэндээ хаанаас татах талаар линкийг тавьсан байгаа. Үнгүү та бүхэн ороод татаад өөрийнхөө видеог илүү баяжуулаад ашиглах боломжтой байгаа. За бүгдээрээ дэлгэц рүү анхаарлаа хандуулаарай. За ингээд Cinematic Black Bar гэдэг нэртэй фолдер татагдана. За тэрний дотор нь болохоор 4K, 8K, 1080 гэдэг 3 төрлийн байгаа. За 4K нь мэдээж видеоных нь хэмжээнүүдээ заасан байгаа. 4K видео, 8K видео, 1080 видео. За тэгэхээр өнөөдрийн хийж байгаа видео маань өөрөө 1080-тай видео болохоор би ерөөхдөө 1080 руу ороод за энэчнээс одоо ингээд картуудаа сонгох боломжтой байгаа. За одоо жишээ нь Ultra Wide 1080p гэхээр ийм илүү өргөн хар болж байгаа. Хар одоо хүрээтэй болж байгаа. Хар фреймтэй болж байгаа гэсэн. Тэгэхээр видео маань ийм илүү өргөн харагддаг. Нарийнхан болчихж байгаа болохоор за Napoleon ингээд бүгд өөр гэсэн одоо ийм cinematic skin-ийг харуулдаг гэсэн үг. За тэгэхээр энэ удаагийнх төр болохоор би энэ Whip Flash буюу энийг ерөөдөө их ашигладаг. Энийг оруулъя. За энэ дээр хоёр дараа оруулчихна. За ороод ирсэн. За Whip Flash ингээд зам дээрээ зөгөөд видеоныхон дээр тавих байгаа. Үндсэн хяналтж байгаа видео маань видео нэг дээр. За саяныхаа видео хоёр дээр оруулчлаа. За тэгэхээр энийгээ ингээд сунгаад. За одоо та бүхэн ингээд харж байгаа баха ялгааг. Дээрээ юм хар хүрээтэй болчихж байгаа. За авахар юм байхаар. За одоо видеого тоглуулад үзье. За видео маань илүү юм гоё харагдаж байна. За одоо аваад тоглуулад үзье. За видеого илүү cinematic харагдуулахын тулд мэдээж видеоныхон хурдыг багасгаад өгч болно. Тэгвэл улам л ерөөхдөө илүү гоё харагдах боломжтой байгаа. За видео маань ингэж харагдаж байна. Та бүхэнд илүү тийм гоё смут удаашруулж байгаа болохоор илүү гоё смут харагдаж байгаа баха. За энэ удаагийн видеогоор та бүхэнд Cinematic Black Bar-ыг яаж ашиглах Cinematic Black Bar-ыг татах талаар багхан ч гэсэн мэдлэг болсон баха гэж бодож байна. Та үүнийг ашиглаад видеогоо илүү гоё баяжуулаад хийгээрэй. За дараагийн видеогоор болохоор та бүхэндээ speed-ийн талаар ч юм уу одоо энэ дутуу орхисон зөндөө үйлдэлүүдийн талаар нэгээр нь ороод явах боломжтой. Тийм болохоор манай сувгийг subscribe дараад хоохон дээр дараарай. Миний видеоноо цаг алдалгүй танд хүрэх байгаа шүү. За баяр таа.